Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа төлөвлөх бэлэн болоод байна. За өнөөдөр уламжлал ясаараа би Баянгол зочид буудлын хойно байрлах The Corporate зочид буудлын 2 давхурд байрладаг The Chairman ресторанаас подкастаа хүргэж байна. Өнөөдрийнхэн зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний хөндлөж явдаг уран бүтээлч найз маань миний одоо урилгыг хүлээж аваад өнөөдөр надтай сайхан ууч хөрөхөөр сууж байна. Ингээд та бүхнийгээ би Монгол Улсын урлагийн гай байц зүтгэлтэн хөгжмийн зохиолч, продюсер Бат Эрдэнэ буюу за бидний хэлж дуудаж занчнаар Аранзаатайгаа уулзуулж байна. За сайхан уулзж байна. Уулзаагүй маш утсан байшаа бас. Удлаа зөндөө. За сонь сайхан уран бүтээл дангуйс. Тийм тэгэл одоо эд юм хийгээл байж л байна. Тэгээ сургийн сонсгоно нөгөө урдных шиг бол нэг амар эрчимтэй хийхэ болцсон ба. Одоо тэгдэм байна. Одоо ч нөгөө манайх ч нас масч тэгэл ингээл 50 гараал тэгэл дээрээс нөгөө энэ ажлыг чинь 30 40 хийцэн болохоор тэгээ нэг мэрэгжлийн онцлог мэрэгжлээс шалтгаалах бас би тарих толгоо ядаргаа мадаргаа гэл тэгэл нэг. Гэтэ яг ямар ч юм хийж л байгаа. Залуу цагийнх шиг бас нэг их олноор нэрч хүчтэй гэдэг хийх багсч тийм байна. Манай өмнөх дугаарын маань зочин одоо бид бүхний хайртай ховаах маань тэгсэн л дээ бас. Бид хоёр хайлт бас Аранзагийнхын тухай яриад гэсэн чинь. Аранзагийн өдрөөс машин гарч ирээд гээл тэгсэн шүү дээ. Тэр одоо үний юу? Үнэн үнэж байх одоо тэр одоо яг тухайн үед бас ядаргаа яг ихэлсэн юм билээ л над. Тухайн чинь би юусэн ингээ өдөр юм өглөөний 9-ээс орой шөнийн 2-3 хүртэл суудаг байсан. Энэ залуу байсан болохоор нэг ядархаа мэддэг. Тэгэл ерөөсөөс өдөржингээс өдөрч хитэн дуу хийж байгаа шүү дээ. Тухайн чинь тэгэл 2000-аад он шүү дээ. Тэр үед чинь тэгэл ер нь тэгэл энэ Монгол урлагийнх чинь баг бүгд л над дээр юм л гэдэг. Хүн хүнд нэг хүний нэг үе гэж байдаг шүү дээ. Тэр үе нь байсан. Тэгээс уусаараа гал нөгөө ямар ч амралтгүй нэг мэдсэн чинь бүр ингээд хэдэн жил нэг ч өдөр амраагүй. Одоо энэ нэг хагасаа бүтэн сайнд амрах тэгээд жилд одоо нэг ээлжийн амралт байд энэ чинь шинжлэх ухааны үндэстэй байх хэрэгтэй юм байт юм байна. Гэхдээ тэглэг байх уу? Тэгсэн чинь тэрийн нөгөө залуу насныхаа ааг омгоор мэдэхгүй хэдэн жил өдөр шөнөгөө сууж гүрэж явж байгаа. Тэр ядаргаа гэж юм чи тусаа. Тэгээд нөгөө ядаргаа чи их аюултай юм байлээ. Хүнд би бол их хүн туссан юм. Тэгээд хүндтэй ингээ невроз гэж өвч юм л тэгэхээр хий юм сонсдог, хий юм гарт болж байгаа. Би ч бүр шархтан тавьсан шүү дээ. Намайг тухайн үчи ямар интернет гэж байсан биш. Сонин мөн дээр найруулагч хөгжүүн зохиолч Аранзаа галзуурч гэж бичсэн байсан түр. Тухайн Вебний нэг уншиж ирсэн юм байна. Тэгж их ядаргаанд орчлоод сууж юм хийж илээ. Одоо тэгээд багассаа. Тэг юм хийж л байгаа. Тэгээд тэр ядаргаа дуустсан юм байна. Одоо ингээл хоёр юм чилжлээс. Тэг яг сайн гам барьж энэ ажиллаа болж өөр юм хийхгүй бол ийм архаг ядаргаа гэдэг чинь тийм хүнээс амаа салтгүй. Ер нь гар дуумдаа гаргыг бол шал ундаа ажиллаж л гарна. Өнөөдөр хүртэл гарахгүй. За ямар ч гэсэн тэгээд яг сая чи ингээд нэг 2000-аад оны ингээд айгүй гоё үеийг дуусчлаа л да. Би бол хувьдаа тэгж бод 2000 он чиг шилжилтийн үе манай сая урлагийн ертөнцид. Тэгээд маш их шинэ хамтлагууд төрөж гарч ирсэн. За нөгөө одоо орц болгонд чихгүй нэг бой банд байдаг шигтэй адилхан. Бой хамтлагууд, за нөгөө рэп, хипхоп хамтлагууд маань. За нөгөө нийтийн дуучид яг өстой жинхэнэ нэг бол гарч ирж ирсэн үе те. Одоо бодвол тэднэртэйгээ зууралцсаар байгаа л тэгэл те. Бүр тийм яриа яадаг байсан шүү дээ. Хин тэгжэл амана нөгөө Эскандарын амралт хийжсэн. Аранзагийн гэрийнх нь орцонд ингээл хүүхдүүд очирлалаа бараг л те. Фотограф хийх гээд найруулга хийх гээл те. Тийм байсан юм. Тий тэгээд 2000-ад онд чи би гэртээ хийдэг байсан. Тэгээл тэг чи манай орчинд чи ингээл очирлчихсан. Сууж байдаг. Тухай чи яг нөгөө хипхоп гэж шинэ энэ урсгал Монголд яг дөнгөж одоо 90-ад оны сүүлээр яг Монголд яг нэвтэрч ирсэн шүү дээ. Тэгээ одоо анхны хамтлагууд анхны дуунуудаа гаргаад тэр дуунуудаас нь хит болж эхэлж байгаа байхгүй. Одоо чинь анхны одоо хипхопууд гэх юм бол Юмино, Ice Top, Damn Bank Тэгэл за одоо тэгэл тухай
хамтлагууд бол Монтареп гэх хамтлагууд яг дүнгиж эхэлж Монголд цоошин тийм шинэ барууны дээр соёлыг нэвтрүүлсэн баг. Тэгэхэд яг энэ хамтлагууд манлаас ерөөс хамгийн анхны дуунуудыг хийж тэгэл хараад зөвхөлөл тухай чинь нэг хэдэн гудамжны өмдөж ирсэн хүүхдүүд хөтлөхэд хүмүүс ойлгохгүй тухай тэгжсэн. Тэгэхэд би эдгээр чинь хөгжим хийдэг байлаа. Би өөрөө ч бас хипхопыг бас мэдэхгүй шүү дээ. Би бол нэг 30 төгч явсан 20 хэдтэй. Тэр хүүхдүүд бол бүгд 16 лоттой байсан шүү дээ. Тийм. 90-ад оны сүүлэв шүү дээ. 97 8 оноос ер нь Монголд хипхоп гэж юм чи яг дуурч эхэлсэн шүү дээ. Анхны дуунууд гараад. Тэгээд тэгэхэд би яг тэрэн дээр нь яг би аранж рок хийж яг сууж таарад. Тэгээ ерөнхийдөө Монголын хипхопын анхны дуу хамт дууш тамлагуудыг ер нь тэрнээс хойш тэгэл би 20 жил хийсэнтэй. Тэгээд их чинь энэ шинэ урлаг Монголд хөгжөхөд миний одоо өөр юм бас хөдөлмөр хүчин зүтгэлд их орсон байдаг байлгүй байх тийш. Одоо яг өнөөдрийн энэ бөөр нэр өндөрлөлт гарсан хипхоп хамтлагууд бол бүгд л миний гаас гарсан гэсэн. Яг л надад жоохон хүүхдүүд 20 хүрээгүй жоохон юмуд манай орчинд. За тэгээд дараа нь би Yamaha Digital Records гэдээ байлаа шүү дээ. Манай нөгөө 102.5 студио. Тэнд байх чинь драм театр дотор байдаг байсан. Тэгэхэд тэрний коридорт бас очрлоо суудсан. Шөнийн 12 цаг. Одоо тэг яг тооёо дурсамжаас ярихад бол бүр ингээд шинэ жилийн 31-ний орой шүү дээ. Шинэ он гарах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд л би паниграм бийгээл. Тэр хипхоп хүүхдүүд ч нөгөө тэр хипхоп дээр шинэ уур амьсгалтай бүр ингээд. Тэрэндээ хороод бүр ингээд. Алцуурч. Тэгээ ерөөс намайг амраад төгс. Би бүр 31-ний орой он гарах гад 30 минут дотоох аранжок хөгөөс үчдэг байлаа шүү дээ. Тэр үед ч өөрөө ч залуу ус ядархаач мэдхгүй. Яста дуур юм да тий. Яста дуур яс. Тэгээ яг тэгсний хүчинд хипхоп гэж урлаг бол бэлгээ даяарч маш хүчийг авсан. Монголч хүчийг авсан шүү дээ. Өнөөдөр ч хүчтэй. Дэлхийд бол одоо өнөөдөр хипхоп бол явж байна. Монголч гэсэн юм. Маш дээгүүр явж байгаа. Залуу орчин үеийн залуучуудыг бол одоо орчин үеийн хипхопод тийм ээ. Харин өөр дугуйлтаар гараад ирсэн. Өнөөдөр ингээл залуучуудыг байлдан дагууллаа шүү дээ. Юус уудахгүй шүү дээ. Тэгээд энэ урлагийг Монголд одоо тухайн үед би чинь бүр загалмаас эцэг гэдэг нэр зүүцсэн яа. Харин тий. Хипхопын загалмаас эцэг. Ингэж явлаа би. Тэгээ яг өндөө би баярлалтай. Одоо тэгээд уран бүтээлч хүний нөгөө гол тэжигддэг юм чинь хийсэн юм ингээл энэ тэнд сонсоол тэндээс л жаргал авдаг шүү дээ. Одоо ингээл би гадаа гудамж нэгээл алах чинь хажуугаар нэг машин өнгөрөхөд тэр хөгжим миний хийсэн хөгжим явж байгаа. За нэг арайд дугаар тэрөөр нэг айлын цонхоор арайдаа сурч байгаа. Миний хөгжим хийсэн хөгжим явж байгаа. Их гоё мэдрэмжтэй. За телевизээр ч юм уу ингээл гэртээ хөвж яхад ингээл хүний утсан дээр хүний утас дуурахад л нөгөө ринж тон миний хийсэн паниграм юм уу миний дуу явж байгаа. Эндээс л жаргал авч явдаг. Гоё жаргал. Уран бүтээлч хүний ганц жаргалт хийж байдаг шүү дээ. Гэхдээ би бол ингэж хувьдаа боддоо шүү дээ. Та хэдий чи. Нэгэнт одоо та хэдгээд хэлсэн юм чи. Манай Аранзаач бас 80-ад оны сүүл 90-ад оны их үед одоо ингээл станы том авшиг том корг морг чирэл явж исэн л энэ үеийн продюсеруудтай их ярах махаар толгойлуулаад та хэдий чи тий. Маш их олон дэйлийнх нь бас хочтол байсан. Тэгэл Аранзаалын, Горилын тий хоолын нэстэ бүгдээрээ л хочтой. Тэр үед ингээд ийм нэг корго чирэл дууны найруулга хийгээл фонограм би энэ хүмүүсийг бол дуу урлаач гэж хэлэх дуртай байдаг байхгүй юу? Та нар л тэр дуу хүний оюун бодолд байгаа тэр хідэн нотыг ямар гоё дизайн хийж ингэж гаргаж ирж байна тий. Бас л нарийн мэрэгжилтэй хүмүүс шүү. Тэгээд танаа үеийнх нь бас их хацтай би бас чамтай уулзыг заавч хэлье гэж бодож байсан. Одоо жишээл манай Аранзаа бол одоо багшийн сургуулийн бүтээгдэхүүн. Багшийн дээд тухайн үеийн багшийн сургууль. Багшийн сургуулийн хөгжмөө. Тий. Одоо бол багшийн сургууль. Тий, багшийн сургууль. Багшийн тэр сургуулийн бүтээгдэхүүнүүд та хэдийн ингээд багш нар мондөг хүмүүс байсан. Сангид өрж гоолгийн, чин зориг гоол, Сүхбаатар гоол, цэцэрлэг гоол гэл олон мондөг багш нар байсан тий. Тэгээ танаа үеийн төгсөлтийн эднэр бол бас үнэндээ л мондөг хөгжимчд одоо төрсэн байдаг. Нэгэн үеийг бүр ингээд бүр эзэлсэн тийм хөгжимчд байдаг, продюсерууд байдаг тий. Тэгээд бас тухайд 2000-ад он 90-ад оны дунд үеэр та нар юм аялагддаг байсан хүмүүс маш хацтай. Яг л тийм яг ингээд систем маш нарийн школоор орсон. Одоо би энэ залуучуудыг бас муу хэлэхгээгүй л дээ. Тэр бас ингээд гоё нөгөө химэл оюухантайгаа ингээд
зохицоол бас юм хийж ийн л да. Бас гоё хийж байгаа ч хүмүүс байна. Бага. Тий. Тэгээ сонсоод байна. Одоо ингээ 20 хэдэн жилийн дараа сая хэллээ шүү дээ машинд ингээд зарим олон нийтийн газар дууч явах. Эргээд тэр нөгөө хийсэн уран бүтээлээ сонсохоор энийг ингэждэгч байжээ гэдэг тийм эдитичвэр санагддгүй юм. Тийм юм маш их шүү дээ. Зөндөө. Заримын сонсоол гүй би нэрээс та яаж яваад ийм гоё юм хийсэн болоо гэж боддتي. Нэр үнэхээр тухайн залуу хүний нөгөө бас нөгөө залуу тарих сэтгэлийн бас юм байт юм бэл. Гэтэл би яаж аваа одоо ийм хийцэн гэж бодно. Заримдаа яг ингээд явж байгаа сонсох болохгүй. Энийг нэг ингэчихгүй дээ. Энэний нэг тэр нэг бөмбөрийн тэр маалынхын дуулалтын нэг хийчихгүй. Арай л нэг шингэчихжтэй гэж. Өөр 30 жилийн дараа бодож байдаг байхгүй. Зарим дэр энэ хөгжим арай л нэг шингэж өтгөчч гэдэг юм уу. Энийг зүгээр тэгэл явчих байсан та гэж боддог. Байж зөндөө байга бодно. Ерөөс ингээд тэр манус ч нөгөө ер нь юм штэ. Хөгжмийн найруулга гэдэг чинь одоо нэгсэндээ тэр дууг бол ерөөсөө амьлуулдаг гол хүч. Яг үнэ. Юу гэхээр дуу гэдэг чинь одоо ингээд хүнээр ярих юм бол нэг юм нүцгэн хүн байхгүй. Нэг хөгжмийн зохиолт нэг хүүхд төрүүлчих жоох. Тийм. Чарман шалтан. За одоо тэрийг нэг хүмүүс чарман шалтангаар нь үзүүлвэл одоо нэг бас хүмүүс хэцүү шүү дээ. Апдейтгүй. Гэтэл тэр чинь хувцал. За энэ одоо ямар гоё балааж өмсөх үү те ямар гоё бичиг. Ямар өнгөтэй байх вэ гэх юм тэр. Гэн тэр чинь дизайн байхгүй. Ингээд тэр хүнийг хувцалж байгаа чинь хөгжмийн найруулга. Тэр хүмүүс яг ингэж ярьдаг юм. Дуу ингээд 2 жигүүртэй 3 жигүүртэй ч юм уу те одоо хай зохиолсон, үгийн зохиолсон, дуулсан гэж ярьдаг. А гэхдээ за яг мэдээж ая зохиогч, үг зохиогч өдр бол анхдагч байна. Тийм ээ аргагүй. А гэтэл тэр нөгөө төрчин хүүхдээ хувцалж байгаа хөгжмийн найруулагч нар бол маш том үргэлт. Ямар ч уран бүтээл одоо ганц дууч биш. Хөгжмийн зохиомжн дээр хүртэлтэй хөгжмийн нэг үндсэн гол аялгаа байлаа. За тэр аялгыг ямар хөгжимд ямар цастаа оркестр гэх юм уу? Эсвэл одоо эстрад банд, жаз байх юм уу? Юу байх юм? Тэр мэрэнд яг зохицуулж, найруулж хийдэг хүнийг хөгжмийн найруулагч. Энэ хүн бол хөгжмийн өрлөг дотор асар том үргэлт. Гэтэл энийг их оргидуулж явж ирсэн. Ер нь одоо Монголд бол дэлхийд бол тийм биш. Маш өндөр түвшинд тэрийг сурталчилж тэр найруулгыг хийсэн хүний нэр ерөөсөө маш дээгүүр зэндаанд яригдаж. За тэгээд тэр дуу уран бүтээл зах зээл дээр борлогдоод тэндээс ингээд орлого олох юм бол тэдэн хувь тэр ямар хувь эзэмшиж байгаагаараа гэрээний нөхцөл ямар байгаа шалтгаараад тэр дууны найруулгыг хийсэн хувь хөтөж өгдөг. Энэ миний бас яха хүндий гэж бодож байсан асуулт руу ялч өөрөө ингээл хазаагаар орчлоо л да. Аашгүй тэгээд би ч одоо энэ сэдвэр олон хүнтэй ярьж байна дөө. Тэгээд сүүлд одоо нөгөө дуучин Далантайтайгаа энэ сэдвэрийн нэвтрүүлгээр ярьлаа. Далантай энэ дэр нийтийн дуучдын эрх ашигыг их маш их хүчтэй хамгаалж одоо яг тэргүүн нийж байгаа юм билээ. Эрх ашиг хамгаалах нийгэмлэгээр. За сүнсээ лавгатайгаа ярьлаа. Лавга бас энэ дээр бас нэлийн бас юу вэ? Надад нэг зүйл анзаарчихсан. Яг чи өөрөө сая зөвлөжлээ. Хууль эрх зүйн юм яг хөрс хэрэгтэй юм билээ. Хуулиар бид нэр ян там болгочих юм бол энийг бүх уран бүтээлчд мөрднөө дагнаа гэдээ явуучих юм бол хийнд хамруулчих. Одоо сая ингээл арын зай бас зөв хэлж байна. Хөгжмийн зохиолч Яруу найрагч хоёр зөвхөн онцгой эрх эзэмших биш. Энэ уран бүтээл ерөнхийдөө найруулагчгүйгээр продюсергүйгээр бол энэ хашиж явахгүй. Үүнээс энэ нэг дөрөвдөх сегментийг бол заавч оруулах хэрэгтэй. Дуучин Яруу найрагч хөгжмийн зохиолчоос гадна. Бас энийг хүндийл гэж явж ирсэн. Тийм учраас энэ дээр бас таад маань одоо Аранжиров шиг гэдэг найруулагч гэдэг тэр хэсэг бүлэг юм уран бүтээлч та нар бас дуу хоолойгоо маш хүчтэй нийлүүлж авах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ ер нь бол нийлүүлэл яриад байнга цуглаал хурал зөвлөгөө хийгээл яваал байгаа. Одоо ингээд хуучных шиг хипхоп, поп урлагийн ингээд нөгөө залуу дуучид хамтлагууд эргээд хаалга тогшиж гин үү ингээд аран зайхаа ингээд юм хийлгээ барыг нөгөө урдных шиг юм амар хүчтэй байна уу? Байлгүй байх. Одоо би бас сүүлийн үед бас сони юм анзаараад байгаа зүйлээ. Түүхлээр 20-30 жилийн өмнө хийсэн дуунуудаа дахиад бүгд хийж. За.
Яагаад гэвэл тэд нар чинь нөгөө тэр дуунууд хийт болсон тоо. Тухайн үедээ ингээд хүнд хүрчин. Гэхдээ энэ аудио бичлэг чинь дижитал хэлбэрээр байж байгаа ч гэсэн муутчихдаг байхгүй. Нэг юм сонин ингээд дууралт нэг юм хуучны дуу, хуучны дүршид тэр нэг бүдэг нэг хачин болоод тэгээд гоц юм дижитал юм хүртэл файл хүртэл муутдаг юм. Тэр чинь тэгвэл бараг л тэрийг дуургаж байгаа төхөөрөмжтэй холбоотой. Тэр төхөөрөмжтэй холбоотой байна уу? Эсвэл тэр төхөөрөмжний тэр чинь дижитал соромжон голцол төхөөрөмжд байгаа шүү дээ. Тэр соромжон дэлхийн соромжон орны үйлчлэлээр олон жил болоод бас мууддаг. Тэгээд тэр үеийн нөгөө хөгжмийн дууралт хойдоо болж байгаа дууралт өөндөө сонсож байна. Биш болсон байна. Бачаа муудаад. Өнөөдрийн шинэ дууралтуудын хажууд гаргалаа. Тэгээд нөгөө дуучид чинь нөгөө хуучны дууга дахиад шинжиж хэлгэж байгаа юм. Гэхдээ бүр тэр яг тэр хуучны дууны тэр аранжировкны үндсэн одоо мөн чанарын ногт алдагдуулгүйгээр зөвхөн чанарын сайжруулж хэлгэж байгаа. Тэгээ одоо зарим нь бол яг бүр жоохон өөрчлүүлж, зарим нь яг тэр чигээр нь дахиад шинээр хэлгэж байгаа. Тэгээд дахиад хооллогоо өвчлөөд дахиад гаргаж байна. Одоо тэгэхээр энэ хитэн 100 дууг чи одоо жишээлбэл ингээд Lumina ингээд хитэн 100 дуу байгаа шүү дээ. Хитэн мянган дуу байгаа. Тэднийг бүгдийг ингээд хараа ингээд ажлын ингээд хадгалж идэг гэсэн үг үү? Үгүй юу? Шинээр дахиад хийн. Чи тэгвэл амар объемны ажил байна. Тэгэхээр чинь яг нөгөө өөрийнхөө 20 жилийн өмнө 30 жилийн хийсэн юм дахиад хуулж хийж байгаа. Тийм юм айгүй хийлээ. Бүр гайхаад би өсвөлд одоо. Тэр хүмүүс чинь яг ингээд нэг юм ингээд иргэдэг юм байна. Эргээл тэр чинь нөгөө дээр үн дуунуудаа шинжилүүлээ гэдээ ирж байгаа юм шинжилүүлээ. Тэгээ би зөндөө дуунууд хийж. Тэгэл гаргах нь гаргаал тэгэл яг хөө зарим нь дээр үе миний хийсэн дуу надаар биш өөр хүнээр бас шинжилүүлж байна л да. Яг гэхдээ яг миний найруулгыг халдаг болохгүйгээр зөвхөн нөгөө дууралт саундын орчин үеийн болгоод тэгж гаргуулж байна. А зарим нь яг надаар хурж ирээд яг нөгөө хийсэн дуугаа дахиад би хийж штэ. Зөндөө дуу хийж. Тэгэхээр бас их сонир үзэгдэл байгаа. За ингээ Харан цагийн яг ингээ нэг Ажим хоёрын хамтлагийн ингээд уран бүтээлийг бол бид нэр сайн мэднэ. Манай залгийж байгаа мөнх хоёр зөндөөл манай Харан цагийн гоё дуунуудыг дуулсан. А гэхдээ гадны хүнд өгсөн нэг олон анхны дуунуудыг чинь нэгдээ барил. Би сайн сандаа би чи нэг радио 107.5 дэж яхад их өөрхөн гурван банд орж ирэл дуу өгсөн ингээл тэгэл тэр амтлаг. Тэр ястай гоё дуу. Ягаад гэвэл дуу чи яг юм байдаг. Би бол хэрэглэгч хүн байхгүй дууны. Тэгэл MD дээр аваад хуулах гал биднес чи ингээл 50 гууд чи. Та гэл нэг сонсоод шууд амраа орчиж байгаа. Би тэгс. За энэ бол зүгээр хийт. Яг тийм дуунууд байдаг байхгүй. Тийм яг байдаг. Тэгсэн чи яг Триогийн тэр дуу юмстай. Тэр чинь үлээ чамда чимэн дуу. Хэвээ гоё дуу. Тэгээд тэрний бит мит найруулга нь аюу гой тухайн үед ингээд сонсогдоогүй бөмбөр сонсогдол аюу гой болж ирсэн байхгүй. Тухайн үеийн л бас нэг бас л дэлхийд даяар л ер нь гарч ирж ирсэн хэмнэлээр л хийсэн дуу та. Тухайн үеийн л тэгээд тэр дуу маань одоо ч гэсэн залуучууд их дуртай байдгийг. Ер нь миний анхны хийжсэн дуунууд нэг л төв гадны хүнд өгсөн. Тий гадны хүнд өгсөн. Тий. Дуунуудын нэг л дээ. Тэгээ хамгийн сүүлийнхээс гэвэл сая нэг бичиг ус надтай таарлтал Харан зах над гоё дуу гэсэн ингээд сонссон. Асал гоё дуу. Тэгэл яг та нарын чинь дуу ингээд таниатай байдаг. Нэг сонсвол барил энэ хиний дуу гэвэл анаа чи хоонгийн дуу. Энэ юм анаа чи халууны дуу. Энэ Харан цагийн дуу таригдахаар шүү бас. Балгаахын дуу бол бүр амар таниатай тий. Та нарын гармон нот шал өөр. Яг хүмүүсийн ер нь өөр өөрсдийн ингээд энэ тархины ажиллагаа хөгжмийг ойлгоц бүгд өөр шүү дээ. Тэгээ яг тэр өөрийнхөө үеигтгэл үнэмшлэр өөрийнхөө сонирхдаг хэлбэрээр яг аялуугаа хийдэг. Тогооч өөрийн жортой байдаг шиг тийм өөрийнхөө жорол хийж. Тэр хүмүүнийх тийм уур амьсгалтай байх нь зүв. Ерөөсө тийм байхгүй байх арга байхгүй. Одоо чинь дээр би одоо алдарт тэр том Моцарт, Бетховенс хэсгүүлээд тэр ч үрд сонсох төрөл. Энэ Бетховен Моцарт гэдэг шүү. Тэгэхээр энэ ерөөсөө л ертөнцийн зам тэр хүний өөрийнх нь үжил бодол тийм ээ өөрийнх нь хүмүүст урлагийг хүргэх гэсэн аргачлал өөр өөрсдийн гэсэн дүр төрхтэй байдаг тал. Өнөөдөр ингээд Харан цагаа урьж оролцуулсан чи бас нэгэн хүнийг дурсахгүй болохгүй. Заавалч хөө бас сонин сонсъё гэж бодож ирсэн. Манай Харан цагийн гэр бүлийн үнийн
бид нэр сайн мэднэ. Монгол Улсын гавьж үжигч Болормоо байдаг. За Болормоо маань одоо шинэ уран бүтээл хийж байна уу? Та хоёр маань юу хийх гэж байна? Ер нь нэлээд удаан таг боллоо шүү дээ. Юм хийгээгүй. Одоо хийдэг л байх л та тэгэл. Ер нь бол ер нь ингэдэг юм байна. Одоо дууга дуулаад явж байгаа. Тоглолтоо хийгээл гадуур хүмүүс өөрөө дуушдаг ч ер нь тэгдэж шүү дээ. Уриал өдөө гадаа дотоод ингээл урам найрнаас хэсүүлэл эргээд дуулаад явж байгаа. Яг хөө зөвхөн шин юм хийхгүй нэг дээр нэг хүмүүс бол тийм хилдэ шин юм яач вэ гэж. Гэтэл нөгөө яг хөө ингээд эрүүл мэндийн хэрэгслэр зарим хүмүүс ингээд тэр дуушны шин юм хийхгүй яач вэ гэж байгаа боловч яг амьдрал дээр болохоор хуучин дуу үүсэж байдаг. Ерөөсөө ингээд шин дуу хийцэн бах тэрийг яг хүмүүс нэг эхлээд хөндөө очоогүй ч юм уу хүрээгүй ч үгүй юм уу. Айл дээр юм дээр 20 30 жилийн өмнө дуусна уу хийтүүд байж байгаа шүү дээ. Тэрийг чинь сонсмоор би тэр дуун чинь дуртай гэл. Манай аав ээж энэ дуун чинь дуртай байсан. Би хүүхд байхасаа сонссон гэл. Нөгөө хуучин дуудал нэхэд. Тэгээ Болормоо тэр дуундаа дуулаад харин сүүлийн үед тэрийг бас нөгөө бичлэг нь хувцсан байгаа шүү дээ. Одоо удаад сая ингээд бүгдийг шийдчихсэн. Одоо шинжсэн найруулгаар эхнээс нь гаргаад бас зарим нэг телевизийн нэвтрүүлгүүдэд ороод дуулаад ингээ хүмүүс энэс тэ хуучны гоё дууга гаргачих гээд одоо бас шин дуунуудаа саяны 25 оноос эхлээд хуучин дуунуудынхаа шинжилсэн хөлбөрүүдийг гаргаж явж байгаа. Тэр нь ерөөсөө их том капитал байт юм байна. Ер нь уран бүтээлч хүнд. Тэгэнгუთ тэр хуучин тэр 20 30-аад оны дуунуудын 32 30 жилийн өмнөх дуунуудын дахиад сонсох их дуртай байх юм. Үгүй тийм л тийм. Тэгээ ерөөсөө ингээд бүр одоо Beatles-ийн тэр 60-аад оны дуунууд ямар дуртай. Тэрэн шиг тэр 90-аад оны Болормоогийн дуулжсэн дуунуудад өнөөдөр хүмүүс ямар дуртай. Гөө бүр уйлал сонсдог байхгүй чинь нутаг амтаа аав гэж дуулж хүмүүс ингээд ерөөсөө миний аав энэ дуу дуулдаг байсан. Миний аав дуртай байсан гэж уйлал сонсдог шин. Тэгэхээр уран бүтээл юм агуу чанар байдаг. Ерөөсөө дуу ч өөрөө түүх тээж явд юм чинь. Тийм түүх тээж явдаг. Тэгээ уран бүтээлийн ер нь ингэдэг юм байна шүү дээ. Цаг хугацаа уран бүтээлийн өмнөд оруулдаг. Үнэн. Одоо чинь Моцарт Баахын хөгжмүүдийг тухайн үедээ ойлгоогүй байжгаад 100 жилийн дараа 200 жилийн дараа дуу хөгжмүүдийг ойлгоод ингээд тэр хүмүүс бүр ингээд гайхамшиг болсон байдаг шүү дээ. Гэтэл Монголч гэсэн адилхан юм байна. Юу гэхээр 67-аад оны дуунуудыг өнөөдөр хүмүүс ямар сайхан гэдэг дуртай байдаг. Гэтэл тэр 90-аад оны дуунууд ч өнөөдөр ямар бас гоё штий болчихсон. Тэгээ би одоо ингэдэг би одоо өнөөдрийн шинэ залуу уран бүтээснээр хэлдэг байхгүй. Ам ерөөсөө өөрийгөө голж болохгүй. Сайн л юм хийх хэрэгтэй. Тэгэх юм бол чиний өнөөдрийн нэг дуу чи дуулга гаргалаа. За яг уу чамаа шинэ дуу ч юм уу ч ингээл дуугууч нэг анзаарахгүйс магадгүй 20 жилийн дараа. Яг нөгөө дуу чинь 5-2 хүнд орчих. Тэгэхээр урлагийн бүтээлийг тасралтгүй цаг үедээ хийх хэрэгтэй. Тэгэх юм бол цаг хугацаа чиний уран бүтээлийг болоод чамайг үнд оруулна. Ерөөсөө ийм байт юм бэ. Тэгээд Болормоогийн бас ингээд нэг сэдвийг ингээд цаашаа хөөрүүлэхэд манай Аран цагийн нэг Болормоо зохиож гисэн гайхамшигтай гоё дуу. Миний сонсох дуртай. Манай ихт сонсох дуртай. Намар болоо ээжээ гэл. Үнэхээр гоё дуу ш. Тэр дууны найруулга тэр дууны ингээд өнгө айс нотууд тэр хууч өмнөх Болормоог шууд эвдсэн дуу болсон. Тэгээ ер нь хүмүүс шууд эвдсэн шүү. Тэгдэг. Тэгээд Жавхлангийн би бас нэг ангийн анхны концерт чи хийжсэн. Тэгэл дараа нь гигүнэт Жавхлангийн дуунууд юм pop болж эхлэв. Бит мит нь амар гоё болоод ингээл бүр өөжгийн хүртэл тэгжсэн шүү дээ. Бүр энэ нийтийн дуу зохиолын дууч чинь бүр найруулга хэвээр юу рок pop болж эхэлж гин гэж бүр хэлж ирсэн шүү дээ. Тэр одоо чинэллэгөө хийсэн. Яг уу нэг ийм юм болсон юм. Бас л яг 90-ад оны сүүлээр 2000-ад оны эхэлжсэн үедээ тэр үе ч одоо нөгөө нийтийн дуу чинь нэг ийм л байдаг байлаа. Симфони оркестртэй дуулна. Тийм өөртөө дуулна. Тэр нэг дөрвөн хил төгөлдөр хууртай эсвэл хоёр ятга эсвэл нэг гитартай дуулдаг байлаа шүү дээ голцол. Гэтэл тухайд нөгөө энэ корг гэж хөгжим үү синтезаторын хөгжим чинь рок попт бол бүр ингээд хэрэглэгдээд бүр нэвтэрсэн байсан. Гэтэл нийтийн дүрний урлал ер нь их хэрэглэгддэг байсан баг.
Тэгээ яг 90-ад оны сүүлээр мань мэтчил нөгөө корхтой болцсон. Тэгээд нөгөө рок pop дуунуудыг хийх хажуугаар нөгөө нийтийн дууных ч бас орж ирж байгаа. Тэгээ нийтийн дууных нь хөгжмөд одоо чи Болдромогийн шин тэр намрын өнгө дуу би яг өөрөө бодож байгаа яг л pop уур юмсгалтай хөгжмийн найруулга аккорд гармон ингэж бодоол хийгээл гаргацсан чинь амар хит болж байгаа. Амар хит үү? Тэгээ нөгөө Болдромоо чи нөгөө нутаг амтай аав нөгөө ачиж чалууд ээжигээ дуулчихсан хүний чинь эсвэл нөгөө дууралтай байваа чи тий. Тэгээд тэгсэн чинь тэр их амттай болоод тэгээ байжсэн чи яг тухайн үед одоо өнөөдрийн нийтийн дүүрийн нэг шинэ урсгал давлгаа яг Жавхлан Баясгал хоёр тэргүүтэйгээр гарч ирлээ шүү дээ. Яг тэдний гарч иж байгаа үе яг миний нөгөө нийтийн дууны хийж байгаа үедээ бас яг тагцтаараа. Юу н хувьсгалын тохироо чинь өөрөө тэгж бүрддэм билээ их санаа. Тэгсэн чинь тэр хүмүүс нэг өдөр над дээр орж ирж байгаа. Сайн байна уу бид хоёр тань баамаа. Солиорлыг сургууль. За уран бүтээлийг гэсэн ингээд тухайд нэг Болдромогийн дуунууд ч алчсан үе. Тэгэл их чинь Болдромоо их чиглэл арга шүү гэл. Таны хийдэг гэл ороод. Тэгэл хийсэн Жавхлан Баясгал хоёрын хагны дуу яг тийм юуж гэлдэг үнэн баггүй. Яг одоо чинь энэ хайр өдрийн хайр өглөөний хайр гэл дуу. Тэрний хөгжим бол яг юусэн баг харан биш хам хөгжим явж байгаа шүү дээ. Нийтэн дуу. Гэтэл тэр би өөрөөс нэг тэгж бодож хийгээгүй яг pop сэтгэлгээгээр л нийтэд өгсөн. Тэгсэн тэр дуунууд тэгээд өшөө зөндөө дуунууд л да. Тэгсэн тэр дуунууд маш хүмүүс таалагдаа. Тэгээд нэгсэндээ нийтийн дүүнээ урлагтыг хувьсгал хийгдсэн байна. Тэгээд шатахсан. Яг л яг нөгөө нэг хуучин тим хөгжмөнтэй явж байгаа нэг шинэлэг нэг юм дууралт. Синтезаторын дууралт тийм ээ. Одоо тийм электроник дууралтаар нийтийн дунд ороод ирсэн. Тэгээд тэрний чинь хойш тэр хоёроос хойш нэг хэсгийн давлгаанууд гарлаа шүү дээ. Одоо өнөөдрийн хийгдэж байгаа нийтийн дууны дуурд эшкол яг миний тэр 90-ад оноо ихэнд сүүлд үүсгэсэн тэр яг урсгалаар явж байгаа юм. Яг тэрний үүдэлтэй явж байгаа юм. Бид ирдөө гэж яах бид нар чи Болдромогийн шинэ дуу ирсэн гэл бүгдээр очил хуулж явах тэр чинь сонсон ш заавалчгүй. Тэгэл хурдан хуул муулна гэсэн байхгүй. Тэгээ ариун нэгчл манай нэг захирал ариун нэгчл. Хүүх энэ чи юу вэ энэ чи? Болдромоо чи хайцсан бэл гэдэг байгаа байхгүй. Хоолоод байгаад идэг. Би юуны чи хувцас солиод нүрийн шал өөр будаал тавьчихж байгаа. Тэгэд хардаа. Чи яг чи нэг 107.5. Би бүр яг одоо чамаг хэлсэн санджлаа. Юу гэхээр энэ дууг хамгийн анх би студиэс хуулж аваачаад хуулуусаар ирээд танах байхгүй. Тийм шүү дээ. Манай гэр ойрхон байсан юм чи. Тэгээ танаад хуулуулчаад би гараад явж машиндаа унаа гараа явж байгаа шүү дээ. Тэгэл танаатай таарсан чинь шууд явж байгаа. Шууд гарч байгаа. Тэгэл байхгүй. Би нөгөө ажиллаа хийгээд сууж байгаа шүү дээ. Тэгэл өөстө ямар гоё юм бэ? Яг намайг дүгж дуугаа өгчөөл гарангууд артаас тавьж чинь ямар гоё юм бэ гэж баярлажсэн юм гоё. Тэгсэн чинь 7 хоногийн дараа наслаа. Хүмүүс надад орж байл. Ааста Болдромоо гэж талж байна. Яас гэж. Өө тэр нэг шин дуу гарч чаа. Тэр дуу Жавхлан багтай дээр ч орж байл. Шүтэл. Яг ийм баграа таа. Тэгэл ерөөсөө тэгэл бичсэн. Тэгэл одоо тэрнээс ч хойш ингээ сая 2010 хэд он хүртэл. Тэгэл тэрнээс ч хойш нэг цохилон доо нэг Батэрд хэмээ ингээл эдэн дуу бацаах ингээл тэгэл тэрнээс хойш дөө гарсан. Тэр урсгал чинь бүгд яг тэр школоо бүх дууны хийсэн. Одоо надад хэмлэегүй өнгөж ор байл. Одоо нөгөө тайд маань бас л багш нарын нэг одоо манай нөгөө домогт бүжаах маань нөгөө сахал бүжаах маань бас дээр л надад ярьж ирсэн л дээ. Ер нь энэ хөгжмийн найруулга энэ хөгжмийн зохиолч тийм бас нэг хамгийн гоё дуртай салбар юу гэдэг нь шүү дээ. Кино дэлгэцийн бүтээл үүдэн шүү дээ. Манай Аранзаач гэсэн бас Монгол телевизтэй хамтарч маш их олон киноны дуу хөгжим хийж исэн. Киноны бүхлбүтэн ийм киноны хөгжим хийн бас их гоё баха тий. Тэр кинонда бүр уусч ороод тий үйл явдал тааруулж ийн гэдэг чинь тий. Гоё. Зарим хэсэг нь өөлөөлн, зарим хэсэг нь бүр хэвээр бүр амар эмоцтой болгон тий. Кино зохиол дуусч шүү дээ. Тийм зохиол дуусан. Тэгээ киноны үйл явдал тэр сценүүдийн характерыг хөгжмөнд тодруулж өгдөг. Тэрийг өөр их сонирхолтой ажил. Бас сонирхолтой тий. Гэтэ хүнд ажил бас. Бас хүнд сонирхолтой их мэдрэмж шаардсан ажил. Тэгээ би 30-аад киноны хөгжим хийсэн. Тэгээ одоо нөгөө
тусгаасалаа тоглолтоо гэдгээс ихсүүлэл зөндөө дуунууд хийлээ тэгээд бай. Тэр дуунууд маань зөндөө хүмүүс төрсэн. Тэгээд тэр кинод нь чийт болсон гэл явхлаар бас тэгээд нөгөө нэг ярьдаг. Тэгээд нөгөө гоё тижилээ аваад тэндээсээ нэрийг аваад байждаг. Тайз чийл. Тэгвэл драмын жүжиг нэг хошин тайзны урлагт дуу гэж юм бас амар чухал үүрэг. Бас чухал яг л адилхан шүү дээ. Би бас жүжиг кинонд хөгжим зөндөө хийсэн. Тэгэл кино жүжигийн хөгжмүүд яг адилхан ялгаа байхгүй. Яг л тайз дээр гарч байгаа үйл явдлыг одоо урдхтай хэсэг бол урдхын тодорхойлж, нийтдээ хэсэг бол нийгмийн тодорхойлж өгдөг хэрэгсэл шүү дээ хөгжим чинь. Тэр шиг яг кинон дотор яг адилхан тэгэл явна. Тайзан дээр жүжигэн дээр яг адилхан тэгэл явна. Тийм хөгжмүүд хийсэн зөндөө хийсэн гэдэг л яг хүний яг алтан хүний нэг оргил үе гэж үүдэг. Хариу уран бүтээлчин гэж долгиолж авдаг тийм. Би одоо шинэ үеийн залуучуудаа гэсэн юм хийж байгаа. Тэгээ бас хүн чинь нөгөө цаг үеэ эзлээд яг хэрэгтэй үедээ хэрэгтэй юм хийх нь чухал юм байна. Би бол өөрийгөө бас тэгж боддгийн. Миний дээд үе одоо сая чи хэлдэж тав байхаа. Эсвэл хэдл үе хийдэг юм тухайд хийгээл гэсэн. Дараа нь би хийх юм хийсэн. Одоогийн залуучууд хийх юм хийж л байгаа. Тэгэхээр одоо зарим хүмүүс тэгж ярьдаг шинэ залуучууд гарч ирж алж гинэ амалж гинэ гэж ярьдаг. Үгүй тэр хүмүүс зүгээр үедээ л үеийнхээ юм хийж байгаа. Бид нар урд үеийнхээ юм хийсэн. Үе цаг хугацаагаа эзэлсэн, хариуцсан. Одоо энэ үеийн хүмүүс хийдэг юм. Биш. Одоо гэтэл дараагийн үе гараад ирнэ энэ үеийн хүмүүс бас ерөнхийдөө дараагийн игнэл шилжил дараагийн юм гарч ирнэ. Энэ чинь уусаа ертөнцийн амьдралын цикл шүү дээ. Амьдралын цикл. Ерөөсөө дэлхийн одоо хөгжилтэй орнууд ч гэсэн харалт байна. Жишээ нь ингээл нэг үе Sony, Panasonic, Японоор алж байсан ч өнөөдөр юу вэ? Samsung, Солонгосууд болчихсон явж байгаа зү. Тэгэхээр чи аливаа юм гэдэг нэг давлгаалж гараад. Одоо ингээд 90-ад онд чиний хийжсэн арга барил би техникийн талын асууж байна. Өнөөдөр чиний хийж байгаа арга барил хэсэг өөр болсон уу? Одоо гол төлөв компьютерээр нэр ашиглаж юм яаж юм? Хуучин системээр л явж байна. Гэхдээ яг л явах гэдэг шүү дээ. Тэгэхээр л хөгжим бол юусэн байдгаар байна. Яг нь зүгээр миний өөрийн яг би өөрийн хувь уран бүтээлч явуулах юм. Ер нь хөгжмийн одоо хүний хамгийн дээд хүсэл бол тан хөгжим бүтээл, симфони бүтээл ч юм уу те том хэлбэрийн тийм юм хэцээч сонирхол мөрөөдөл гэж байдаг. Яг өнөөдрийн үед бол би яг тэр мөрөөдлийн юмуудыг нэлээд хийж байгаа. Гоё ш. Одоо миний Сүхбаатар гэж симфони гарсан сая 2 жил өмнө. Тэгээ би бас сошиалоос хүмүүс тавил яасантаас филармон оркестр тоглосон. Тэр читэй бас өшөө том хэмжээний бүтээлүүд хөгжмийн, тан хөгжмийн, морин уур одоо хийл ятгах зориулсан ийм юмуд нэлээд төлөв гэж байгаа. Өстой гоё. Ер нь би хүүхд багтаа л мөрөөддөг байсан. Би одоо яг гоо би дандаа хүмүүсийн дууны найруулган дээр ажилласан би тэ. Тэгээ би бүр 20-30-аад багтнаас тахтаа боддог байсан. Яг одоо өөрийнхөө юм хийх зав болдог байсан. Өөрөөгөө гаргуунд найцсан л өөрөөгөө ингээд уран бүтээл хайчаал нөгөө захиалгатай хүмүүсийн дууны найруулга хийгээл суугаад тэгэл нэг юм дуусчаад ардаас ингээд юм овоолтод ингээд нот. Тэгэл энийг хийгээл дуусаад өгөөл дараагийнх нь аваад хийгээл ингээд суучих. Тэгээ өөрийн уран бүтээл хийх ямар цаг болдог байсан. Одоо бол харьцангуй тэр үеийг шигээ тэгж ажиллахгүй байгаа учраас өөрийн юм хийх цаг гараад ирдэг. Тэгээ одоо би сүүлийн хэдэн жил одоо мэдээж бас хүмүүсийн дууны найруулга хийж л байгаа л да. Гэхдээ ажгаар нь өөрийн тийм бүтээлүүдтэй нэхээ сайжруулж байна. Энэ бас нэг ёсны харин за чи ингээд тэр том сургууль төгсөөд тэр том багш нарын ингээд онцлог сураад зэмлүүлээд хайрлуулад ирсэн хүний хувьд энэ чиний бас нэг үүргүүдийн нэг юм шиг байна. Чи одоо ингээд чи ингээд одоо нэг хүнс жимсээр бол яг боловсралаад яг болцсон байхгүй. Одоо чиний нэг багш нарынхаа өмнө хүлээх нэг үүрэг чинь байна л да бас одоо ингээд том симфони магадгүй ингээд морин уурын чуулга зориулсан тий нэг бол жаз филармон зориулсан юм бүтээлүүдээ хийж байгаа. Дээрүүд бас хийцэн байсан. Тэгээ тоглуулж болуулгүй ч юм уу тий одоо ингээд хийж байгаа юм зөндөө байна. Тэгээ одоо багшийн сургуулийн хөгжим анги гэдэг л өөрөө хэд анх ярьсан ш түрүү. Ерөөсөө Монголын бүх хөгжмийн зохиолчд ерөөсөө энэ цуглаас төрсөн байна. Тийм шүү дээ. Одоо бүр дээр үн тэр гончиг сумлаа нөгөө жанцсан хоруугаач байт юм уу шаруугаа бүгд ерөөсөө дунд үеийнхэн тэр дээр Ахмад үеийнхэн
шүүрлийн залгуугийн бүгд шүү дээ. Бүгд. Тэгэхээр ийм агуу сургууль бид төгссөн мөртлөө хөгжим тийм бүтгэлүүд хийхгүй Бол чи бас болохгүй шүү дээ. ёс суртахууны диск үзүүлээ. Тэгээ одоо би залуу байхдаа 50 гараал би өөрийнхөө юм дээр л суух даа гэж би боддог. Би бол бас энэ нас чинь бас яг зөв таарчлаа гэж Яг байна. таарсан. Тэгээ яг тийм 50-аас өмнө би яг ингээд тийм юм хийжсэн бол одоо надад өөрийн юм хийх цаг болдоод одоо тийм юм дээр маш шургуу сууж байгаа. Маш Тэрийг гоё бүтээл болгоод гаргацсан байна. бие дээр үлдээгээрээ дээ гэж хэлж байгаа шүү. Тэгвэл ганцхан энд нэг асуудал бас байдаг юм байна. Тэгсэн чинь юу гэхлээр тэр одоо бүхэл бүтэн том оркестр суугаад миний бүтээлийг тоолохын тулд тэн дээр гацаа үстэй юм байна. Одоо би хийцэн зөндөө бүтээл тоолуулж чадна. Тоолуулахын тулд яах ёстой гэхээр одоо ч тэр зах зээлийн нэг юм чинь. Би тэгээ бас дотор энэ дээр социализм үеийн тэр хөгжим зохиогч нарт би тэднийг азтай байж Атаарах тэр жаа. шууд тоолуулдаг байсан. Тэгж мөнгө төлөхгүй тоолвол. Тийм. Гэтэл өнөөдрийн нэг хэцүү юм. Би ингээд нэг том бүтээлээ ингээд симфони оркестр тоглуулах. Санхүүгийн асуудал яригдана. Тоглуулж чаддаг. Илгүй яг одоо чи. Тэгээ яг би одоо ингээд тэг тоглуулах боломжийг би хайгаал, эрэл хайгуулгаа судлаад ингээд байж надад бэлэн болцсон бүтээл зөндөө байж. Зөндөө ч яах вэ? Лав 5 6 бүтээл лав байна. Би хийцэн. Тэгээ тоглол. Ганцхны тоглуулсан. Тэр Сүхбаатар симфони гэдэг удирдгал байгаа. Тэрийг л тоглуулж чадсан. Тэрийг яг тоглуулах боломж надад гарсан. Тэрний санхүүхийн боломжийн нэг хүн амт шийдэж байна. Бусдын тоглуулж. Тэгээс Балимон тоглуулжаад ингээд тоглуулах гэлээ. Бидний саягээс. Тэгэхээр чи манус ч одоо мэдээж хөгжмийн хүмүүс чинь нэг тэр одоо тийм олон саяар хөгжим тоглолууд байх бас хэцүү шүү дээ. Чи бас чадахгүй шүү дээ. Тэгээд одоо чи соёл урлагт хөрөнгө оруулалт хийдэг зөндөө л аж ахуй нэгжүүд байгаа. Тэгээд энэ дээр бас хөрөнгө оруулалт хийх болов л гэл бас гордол байж байгаа шүү. Харин тийм би тэгээд ганц нэг хүнтэй уулзаж хилдгийн тэгэл байж идэв тэгж байгаа тоолуулан даа гэж бодлоо тэгэл партитур хатгалаа л гэж байгаа. Айзам хоёр да бас хамгийн чиний ойр дотны хань болормоо хоёрын маань ингээд одоо бас нэг энэ цагт бас амар тренд болоод байгаа нэг гоё пианз эднэр гарах тийм өнөр та нар чимээ анир байна уу? Тийм юм уг нь тэгээ санаа байдаг юм тэгэл. За тэгээд би бас одоо өнөөдөр нэлийн урлагийн тухай ярьлаа. Тэгээд Аранзагаасаа бас нэг зүйл асуумаар санагдаад. Одоо хоёр үг байна л да. Соёл, урлаг гэд хоёр. Энэ хоёулаа тусдаа ойлголт юм. гэж хоёлоо подкастын өмнө бас нэг хальт ярьсан тийм. Энэ тухай чиний бодол. За энэ тал дээр бол одоо би бол маш өөр бодол нэг юм өөрч ухавтай. Яг миний бодлоор бол миний бодол зөв. Юу гэхээр хүмүүс ингэдэг. Ер нь одоо манайхан сүүлийн ингээд 20 30 жил соёл урлаг гэж одоо чинь яам байлаа гэж бодоход соёл урлаг яам. Одоо тэгсэн чинь бүр урлагийн баг болсон. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудыг яам. Бүр урлагийн бүр баг. Тэгээ яах гэхээр те энэ бол буруу юм. Соёл, урлаг гэдэг хоёр юм чинь өдөр шөнө шиг хоёр өөр юм байна. Соёл гэдэг үл нь шүү дээ те хүн төрөлхтөн хүний нийгмийн ингээд амьдралын явцад хэдэн 10 жил хэдэн 100 мянган жилд одоо нийгмийн амьдрал дундаас соёл үүсдэг байхгүй. Одоо тэнд дундаас нөгөө соёлтой гэр Монгол гэр тэгэл нүүдэлж авах соёлууд морь малтыг яаж эдэлж хэрэглэх. Тэгээд ахын соёл одоо хувцас сунар ийм зүйл тэгэл нөх хөөрөг таас соёл энэ юус үүсдэг гэхээр хэдэн 100 жил амьдралын явцад үүсдэг соёл. За одоо тэгэл нэгсэндээ пуужингаар ярих юм бол пуужин гэдэг дээшээ хөрж штэ. Энээр гарч байгаа утаан соёл байхгүй. Ард нь үлддэг. Тэгээд тэрийг соёлыг судалдаг тэ хүмүүстэй. Булшнаас тийм соёл гарч ирж байгаа юм гэлээ. Тэгээд хүний нийгэм энэ тогтолцооноос ард нь үүсдэг юм байна. Урлаг гэдэг бол тэр пуужингийн хушуу байхгүй. Тэр агаарыг салхийг зүсээд энэ хүн төрлөختний оюуныг ингээд одоо ардаасаа хөгжүүл чирж явдаг. Гэтэл энэ хоёрыг аваачаад байраж хэлсэн. Юу гэхээр соёл урлагийн яам. Соёл спорт аялал жуулчлалын яам. Тэгээд нөгөө сайд гарч ирэхлээр
дандаа соёлын талын хүмүүс гарч ирдэг. Эзэж урлагийн хүн болж байгаа юм. Тэгээ соёлын хүн гарч ирээд юу ярих вэ гэхлээр тэгээ зарим бүр соёлооч мэдэхгүй хүн гарч ирдэг. Тэгэл одоо нэг хэсэг батарын яс гэл тэр яс тэр хэдэн сая жилийн өмнөх яссгийг та хөөцлөд одоо ямар хэрэг байна. Тэр яг тэр тэргүй тухайн үед ингээ болдгоо болоод ингээд нэг үлдсэн тэр палеонтолог археологийн юм уу шүү дээ. Гэтэл соёлын сайд нь арга яс ярьсаар гоо нэг дууссан тий. За тэгээ дараагийнхан сайд нь гарч ирэл бас соёл ярьж байгаа юу гэхээр бас л нөгөө өнгөрсөн нэг утаа пуужийн утааг л яриад байгаа. Яг нөгөө соёл нөгөө хүнний үеийн яс нөгөө халбаг нөгөө 13 дугаар зууны байлдан дагуулт яриад манайх тэгсэн тэгэл нөгөө өнгөрсөн утаагаа л яриад. Урагшаа юусэн нөгөө ингээд соёлын хүмүүсийн сэтгэл зүг сэтгэлийг дээш нь өргөж явах хэрэгтэй урлагийг гайцсан байхгүй. Урлагийн талаар хинч ярьдаг. Тэгэл нөгөө дахиад ярьсаар бол нөхөн боос. Тэр чинь дараагийнх нь хүн нь бас нэг одоо энэ нэг сайн сайд байж байгаа болчихоо яа. Намн билүү. Тий. Тэр хүн соёлын бүтээлч үйлдвэрлэж нэг юм ингээд сая 5-6 жил яриа явлаа шүү дээ. Соёлыг те үйлдвэрлэж байдгүй байхгүй. Соёл чинь би сая хэллээ шүү дээ. Ард түмний амьдралын хэв маягаас үүсдэг юм соёл гэдэг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс нөгөө соёл урлаг хоёрынхаа үгний логик утгааж ойлгохгүй. Тийм бай. Соёлын бүтээлч үйлдвэрлэж байх ёсгүй. Соёлын гэж зориуд ингээд заавал соёл үйлдвэрлэхийг үйлдвэрлэхгүй. Тэр чинь ингээд чив тэр амьдралын явцад одоо сүүлийн 70 жилд ингээд Оросын соёл маад нэвтрлээ шүү дээ. Тэгээ Орос Монгол хоёрын дундаас дахиад нэг шинэ соёл үүссэн шүү дээ. 70 жил ирлиз. Ингэж явдаг байхгүй соёл. Тэгээ яг хөө энийг үл яг хөө мэдээж бас ярилгуул яах вэ? Тэр соёлын яам нь яриад ингээд тэр Батар Матархи яс тэр 13 дугаар зууны яс мас тэр юм хүчилжлээ. Одоо байгаль ёслол юм л да тэр. Урлагийн яам гэж тусдаа байгуулах хэрэгтэй. Урлаг байж ээж нийгэмч соёлтой байх. Урлагийн яам гэж тусдаа байх. Тэгээд тэр урлагийн яам юу хийх вэ гэхээр ерөөсөө тэр яс мас тэр юм ярихгүй, соёл ярихгүй. Тэр соёлын хүмүүс соёлоо ярина. Тэр урлаг ярих хэрэгтэй. Уран бүтээл. Урлаг гэдэг чинь шинэ юм байхгүй юу? Нөгөө пуужингийн хушуу. Энэ хүний нийгмийн сэтгэл зүйн сэтгэлгээг хамгаалж явдаг. Тийм байна. Гэтэл манайхан утаагаа уртан тавьчаад ингээ хургшиг явдаг байхгүй. За тэгээд дээрэс нь одоо энэ саяны K-pop гэдэг шиг одоо Монголд яг хүү хамтлаг маанаас Бор зүрхээрээ шүү. Бор зүрхээрээ шүү. Гэтэ ингээ явж штэ. Энэ шиг одоо ингээд манад дэлхийн хэмжээний уран бүтээл хийх залуучууд одоо зогсоо. Ганцхан дэлхийд гарахын тулд төрийн болох хэрэгтэй. Юу гэхээр тэр төр яаж тэр үгүй ядаж л тэр хамтлагуудын бичлэгийн тэ одоо урлагийн яам дотор нэг комисс байж байгаа. Тэр комисс энэ залуучууд дуунуудаа шалгуулж аваад тэгээд тэр дууг яг одоо энэ солонгосын K-pop-ын мундаг хамтлаг дуучдын бичлэгч дандаа нөгөө дэлхийн том студиуд бичдэг шүү дээ. Америкийн мэркүүд, Sony Records, Warner эдгээр бичдэг байхгүй. Тэгэхээр энэ студиуд очиж бичүүлэх хэрэгтэй. Өнөөдөр яг бид энэ гадууд доторгоо студиуд бичээд тэр нэгсэндээ тест авчираад за одоо өнөөдрийн бүр Америк төрчин унгаан англи бид нар англиар нь дуулуулаад за монголоор ч дуул хамгаалах. Ингээд яг дэлхийд гарна гэсэн уран бүтээлийг бүр шалгуулж авч байгаа. Ингээд Монгол pop гэх нь хаашаа зүгээр Монголын нэг шинэ урсгалыг K-pop гэдэг шиг бодлохоор тэр урлагийн яам хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол уул уурхаагаас за давтгуун махад уул уурхаагийн дараагийн тоолрыг Монголд оруулж ирэх чадaltaй ийм боломж потенциал Монголд байгаад байгаа юм. Гэтэл энийг нөгөө ойлгохгүй дандаа соёл ярьсаар урлаг хийсэн. Одоо тэгэхээр урлагийн яам байгуулахыг би одоо энэ засгийн энэ дарга нарт би нэг хэлээж боддог. Яг хэлэх над болов нүрдсэн баг. Юу гэхээр учрал ерөөсөө чүлчээ бас миний гартаа Тимон гэж дуучин яг л одоо над дээр хүжээл хүүхд ингээл уран бүтээл хийгээд надтай ингээл явдаг байсан. Миний бас сайн л дүүндрийн нэг байхгүй. Тэгэхээр Тимон мөн засгийн газар юм бүр. Тэгэхээр ороод энийг би нэг одоо саний ярьсан юм аа өшөө төгөлдөж ингээд бичээд ингээд би харахыг бодоод байгаа. Тэгэх юм бол Монголыг биш те ганцхан уул уурхаа тэр зис нүүрснээс олж ирэхийн артаас шоу бизнесээр мөнгө олж ирдэг тийм том
эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх боломжтой. Гэхдээ манайд бүх юм нь байна шүү. Бүх юм байгаа. Тэгэнгუут л нөгөө яг үнэхээр нэг болчмоор дуу сонсогдвол те коллегоор оруулангууд нөгөө коллегийн ч юм уу чи юу юм. Гайхамшигтай бигээд хүүхдүүд зөндөө байж байгаа. Аюул байна. Ингэж хийгээд ингээд ажиллах хэрэгтэй. Тэр урлагийн. За яг хуу дэлхийн төвшөнд бол ингэж ажиллана. А мэдээж Монгол дотор бас ажлууд байгаа шүү дээ. Урлагийн талын ажил. Одоо Монголд бор зүрхээрээ урлаг хийж байгаа хүмүүсэд жоохон төрийн дэмжлэг тэр урлагийн яам хийх хэрэгтэй. Тэгэх юм бол Монгол дотор ч энэ хийж байгаа урлагийн чанар сайжирна. Одоо чинь би хэллээ шүү дээ. Би ингээд симфони бүтээл хийж тоглож чадахгүй. Тэдний тоглох хэрэгтэй байхгүй. Би ганцаар хийхгүй байгаагүй шүү дээ. Зөндөө хүмүүс хийчихэн тоглож чадахгүй байж байгаа гэж байна шүү дээ. Тэр бүтээлүүдийн тоглол. Тэгээ тэр бүтээлүүдээс нь дэлхийд гарах бүтээл байж байгаа шүү дээ. Тэр нь бол одоо ингээд нөгөө мөрдөрж байгаа нөгөө кино байгаа шүү дээ. Алтан өргөө гэж киноны хөгжим хатагтай хөгжим байгаа шүү дээ. Тэр киноны хөгжим яагаад алдарсан бэ гэхээр Германд бичлээ. Бичлэг нь Германд бичсэн. Тэгээд тийм үнэхээр гоё дуурайсан. А хэрвээ тэр Германд бичээдэггүй Монгол бичигдсэн байсан бол тэгж айгүй хийх болно. Бичлэг их чухал байгаа чинь. Чухал шүү дээ. Тэгэхээр одоо энэ манай энэ хөгжмийн зохиолт одоо энэ шинэ залуу зохиолч тий хийж байгаа дэлхийд хүмүүст сонсогдох бүтээлүүд бэлэгдсэн байдаг байхгүй. Дааш тоглож чадна. Тэрийг ингээд яг бас нөгөө коллег за рок попын нэг коллег байж байгаа. Гэтэл наан сонгодог урлагийн нэг коллег байж байгаа. Яам дотор. Үндэсний нэг коллег байж. Үндэсний нэг коллег. Тэнгуутаа заан тэр хөгжмийн зохиолчийн тэр симфони бүтээл ганцхан тэрийг яаж харах вэ? За дэлхийд гарах юм уу гэдэг өнцгөөс нь шүүж дэлхийд гарчаад мэдээж Монгол ойлгомжтой шүү. Тэгж шүүгээд шалгаруулж аваад тоглоо. Ингээд бичлэгийг яг утгаар нь нөгөө студид бичдэг. Гэхдээ манай дээд зэрэглэлийн студид байж л биш. Одоо бол манайх боломжтой болсон. Тийм бичлэг хийх боломжинд бүрдсэн. Ингээд бичээд ингээд яг тэр алтан өргөн хөгжим ямар гоё дуурдаг шиг тийм дууралтай бэлхий цацаа сурчлах хэрэгтэй. Амар том юм ярьж байгаа зү. Үгүй энэ зөв юм ярьж байгаа байхгүй. Нэгдүгээр би санал бол нэг байна. Одоо бол би мань ярихгүй өөр хин ярих. Үгүй тийш. Би залуу занд насанда хийдэг юм хийж авдаг юм авч. Тэр надад шангил урамшуул өгсөн. Одоо би зүгээр ингээд болчлоо гэж хэвтэх ёсгүй байхгүй. Одоо ийм юм хийж яг Монгол их орондоо хэрэгтэй. Монгол их орныхын эдийн засгийг хөгжүүлэх урлагаар эдийн засгаа хөгжүүлэхтэй төвшөнд аваач байна. Соёл урлагийн яам гээл тэнд яам дээр бүх хүмүүс байгаа л. Яг харахаар яг ямар ч соёл урлагийн хүмүүс харагддаг шүү. Би л хараагүй. Фронт дээр хараагүй. Би ч өөрөө яг нөгөө урлагийн фронт дээр 30 жил байлдсан юм шүү дээ. Яг оком дотор хэвээр байлдсан. Гэт би тэр оком гэж хараагүй хүмүүс байна. Одоо хэрвээ тэр урлагийн яам байгуулагдвал яг надтай хамт зэрэгцээд оком дотор байлжсан хүмүүс тэр урлагийн яам дотор байх хэрэгтэй. Тэд л байж байгаа. Тэгжээж л хөгжүүл. Түүнээс нөгөө бидний оком дотор байлж явах тэр хүмүүсүүд хаана байсан юм гэдэггүй тэр нэг ард тал мартал тэгээд нэг хоолмор зүгөөч юм уу эсвэл нэг удлаа нэг галтгоон болтогоон нэг аяг тавж үжсэн гарууд энэ соёл мөлийн ямар байд юм шиг. Харин ганц нэг хүн очичлаа шүү дээ. Энэ өвчл очичлаа шүү дээ. Энд чинь яг тэр фронтор бас нэг хэсэг байлцсан шүү дээ. Тийм үү гэмээр. Тэр энэ хүн ойлгох. Энэ бас жоох ч гэсэн зовлог мэднэ гэж байгаа байхгүй. Гэтэл бусад тэр одоо манай 90-ад оноос хойш энэ тэр соёл урлагийн тэр төр барих тэр байгууллага дотор байсан хүмүүс би яг тэр фронт дээр байлжсэн нэг ч хүн үзэж байгаагүй. Яг л дээр үе дацсан доргоо нэг хэсэг байсан юм байна лээ. Тэр үе яг бас фронт дээр байсан шүү дээ. Өстой гоё сэдв маш гоё үзэл бодол байна. Тэгээд нэг ажил хэрэг болгоцгоё. Тэгээ өнөөдрийн маань ингээд подкаст маань ерөнхийдөө өндөрлж байна. Тэгээд би энэ зочдоосоо төгсгөлд нэг жижигүүрийн ганц асуулт асуудаг. Бас энэ асуулт их надад их сонирхол татдээ ерөнхийдөө хүмүүсийн тэр тухайн үзэл тэр тухайн одоо мэдрэмж ямар байдгийг. Манай Аранзагийн хувьд одоо аз жаргал гэж яг юу вэ? Аз жаргал гэдэг бол ерөөсөө л юу юм бэ? Сэтгэлийн амар амгалан. Яг байгаа юмд сэтгэл ханамж авч сургал юм. Ерөөсөө миний хажууд юу вэ? Энэ нийгэм байна те. Энэ нийгэм маань болсон ч юм байна, болохгүй ч юм байна. Тэглээгээд би тэндээс зовлонгийн биш. Тэрнтэй зохицох л ёстой байл хүн. Тэгэл яг өөрт байгаа
одоо энэ хувцас энэ байгаа уулзж байгаа чи би чамтай уулзж байгаагаасаа аз жаргалаа аваад сэтгэлийн амар амгалан эрүүл ерөөсөө энэ л зэс хааж байгаа юм билээ. Мөнгө төөргөл за мэдээж дуртай ажил би урлагийн учраас дуртай юм яаж бас аз жаргал. Тэрнээс аз жаргалаа аваад амьдарч байгаа нийгмийнхаа гэрэл гэгээтэй талын мэдрээд хамт амьдарч байгаа хүмүүс гэр бүл найз нөхдөсөө хамгийн сайн сайхан гэсэн чанаруудын мэдрэл муу бас чанар зөндө харагдсан тэндээс. Тэг. Тэдний зүгээр анзаарахгүй хайчих. Тэрнтэй ингээд хөөцөлтөл хилдам хэвээ яваад байвал би өөрөө л цогт юм билээ. Тэрийг хайчаад яг гэрэл гэгээтэй талыг хараал яваад байж харалтаж. Ерөөсөө юм. За маш их бол аз жаргалын ойлголт юм. Энийг бол бас би бол бас зарим зүйлтийн санал нийлж байна. Аз жаргал гэдэг бол маш энгийн зүйл шүү дээ. Маш энгийн зүйл. Ер нь хүн дуртай юм хийнэ гэдэг чинь л аз жаргал шүү дээ. Дуртай юм хийгээд тэгээд байгаа орчноосоо гэрэл гэгээ талыг хараал амьдрах аз жаргал. Маш их баярлалаа. Тэгээд миний урилгыг хүлээж авсанд бид хоёр одоо бүр 7 хоног л тэсээ ядаг хүлээлээ. Тэгээд урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Найзтай тэгээд найзтай болон танаа гэр бүлийнхэнд хамгийн гол нэг зүйлийг хүсмээр байна. Эрүүл хийх хүсмээр байна. Эрүүл байж тэр мөрөөдлөө биелүүлж гоё бүтээсэн гоё хөгжмийн бүтээлүүдээ заавалчгүй хийгэрэй л гэж найзаас хүсмээр байна да. За баярлалаа чиний. Бас ажил ус амьдралд бас аз жаргал хүсье. Маш их баярлалаа. Ингээд эрхэм хүндээ сонсогчдоо манай энэ подкаст маань өнөөдрийнхээ нэвтрүүлгийг ийхүү өндөрлүүлж байна. Бид хоёртой хамт байж сайхан сонирхолтой яриа сонссонд маш их баярлалаа та бүхэндээ. Сайхан амарцгаагаараа баяртай.